Орой минь төргийн үзэгчтэй Монгол телевизийн нүүдэл шийдэл хэлэлцүүлэг маань 2017 оны хамгийн анхны дугаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөө өрөө бидний сонгож авсан сэдэв бол Монгол улсын зөөлөн хүчний бодлого байгаа. Тэгэхээр Харвардын профессор Жозеф Найны тодорхойлсноор зөөлөн хүч нь нэгд соёл урлаг, за боловсрол, хоёрдугаарт улс төрийн үзэл суртал, гуравдугаарт гадаад бодлого гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг гэж томьёолсон байдаг юм байна. Тэгэхээр чухам яагаад энэ сэдвээр энэ өрөө ярилцах болсон талаар сурвалжлагыг үзэгч та бүхэнд тун удахгүй хүргэнэ. За хамгийн түрүүнд зочдоо танилцуулахаас өмнө бид бүхэн улс орнууд өөрсдийгөө хэрхэн сурталчилдаг талаар Гүрж улсын хийсэн нэгэн жишээ видеог үзээд хэлэлцүүлэгдээ орцгоё. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлгийн үзэгч та бүхэн маань хэсэг хугацаанд ч гэсэн Гүрж улсаар зочилсон бахаа гэж найдаж байна. Тэгэхээр Монгол улсын зөөлөн хүчний бодлого ямар байж болох вэ сэдвээр өнөөдөр бид ярилцахаар студидтэй хүнд зочтой урьж авчираад байна. Би баруун гар талаасаа танилцуулъя. Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд дээр ажиллаж байсан Бэх Утгай хүрэлцэн ирсэн байна. За стратеги судалгааны хүрээлэнгийн оршин тогтнохын аюулгүй байдлын лекторийн судлаач Бямханд хүрэлцэн ирсэн байна. За олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор Шүрхүүгай ирсэн байна. Миний зүүн гар талд Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн Жанцнаар угай. За Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Уланбаяр гой хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид уламжлал ёсоор баасан гарагаас эхлэн үзэгч та бүхнээсээ бас санал асуулгаа явуулдаг байгаа. Манай хэлэлцүүлэг маань Гөөгөө цэгийн мэн дээр маргааш онцлогчлолууд маань орно. Тэгэхээр бид бүхэн Монгол улсын зөөлөн хүчний бодлого юу байж болох вэ гэсэн асуултыг баасан гарагаас хойш Гөөгөө цэгийн мэн дээр явуулахад цахим интернет хэрэглэгчид маань хамгийн олон саналтай буюу 57 хэрэглэгч арчилсан тогтолцоо гэсэн байна. За ил жуулчлал 55 саналтай. За түүх маань 9% саналтай. За нүүдэлчин соёл бас 56 хэрэглэгч буюу 2 дугаарт орсон байна. Тэгэхээр хамгийн эхний асуултаа би бас Бэхбат гойгоо сонирхмоор байна л да. Ер нь зөөлөн хүчний бодлогын хүрээнд манай улс өмнө нь хэрэгжүүлж байсан яг төрийн бодлого хэрэгжиж байсан болов түүхэн болон орчин цагийн үед та бас түүхээс сонирхуулаач. Түүхгээд ярих юм бол маш их юм ярьж болно шүү дээ. Одоо саяхан бид нар тусгаар тогтнолынхаа баярыг тэмдэглэж өнгөрүүллээ. Ер нь бол 11 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээгээд тэрнээс хойш бүхий л үеийг аваад үзэх юм бол энэ маань өөрөө Монгол төрийн гадаад бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг байсан юм а гэдгийг тодорхой харж болдог. Нэгдсэн үндэсний байгууллагад орохдоо юу гэж байлаа? Тэрнээс хойш одоо ямар зохион байгуулалтын арга хэмжээ авч байлаа гэх юм бол их урт удаан түүх гарч ирнэ л дээ. За ер нь бол альж төрийн гадаад бодлого өөрийнхөө орны тухай, өөрийн ард түмний тухай, өөрийн соёл иргэншлийн тухай гадаадад бусад улс түмэнд гадаад орчиндөө хамгийн эерэг
дүр төрх ойлголтыг бий болгоход нэг хэсэг нь бол бүхэлдээ зориулагдсан байдаг юм. Тэрийг зүгээр аль хэр ухамсартай авч явж байна уу? Түүндээ зориулж аль хэр одоо хөрөнгө гаргаж зохион байгуулж чадж байна вэ гэдэг нь бол тухайн үеэс шалтгаалаад янз бүр байдаг юм шиг байгаа юм. За бид ер нь яг уу энэ зөөлөн хүчний бодлогын тухай асуудлыг нэлээд сүүлийн жилүүдэд гараад ирсэн юм шиг ойлгож байгаа юм л да. Гэтэл би хэллээ. Өөрийнхөө тухай эерэг ойлголтыг бусдад бий болгох тэгснээрээ бусдыг өөртөө татах одоо ийм л бодлого гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол үе үеийн одоо чухал бодлогын үйл ажиллагаа байсан юм а гэдгийг ингээд товчхон хэлж болж байгаа маа. Манай улсад хоёр янзаар ойлгоод байдгийн энэ юу вэ гэхлээр эсвэл энэ одоо төр хийх ёстой ажил эсвэл олон нийт нь хийх ёстой ажил гэж. Гэтэл төр олон нийтээрээ дамжуулж төр олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа маа гэдэг талаас нь авч үзэх юм бол их сони юм байгаа. Нөгөөтэйгүр иргэний нийгэм өөрийнхөө үндсэн дээр санаачлагаараа үйл ажиллагаа явуулах асуудлыг одоо ярих хэрэгтэй юм байгаа юм бас. Тэгэхээр түүхээс харахад бол Монгол улс 1954 онд Монгол улсыг гадаадад сурчлахад соёл урлагаа ашиглах тухай улс төрийн товчооны тогтоол байд юм байна. За 81 онд Монгол хүн сансарт ниссэн. За энэ бол гадаад улсад манай улсыг сурчлах нэгэн томоохон үйл явдал болсон гэж байна. За 56 онд социалист биш орнуудад чиглэсэн үйл ажиллагааны бодлого, бас сурчлагын бодлого гаргаж ирсэн юм байна. Тэгэхээр бас үе үед хийж ирсэн энэ бодлого маань бодлогын талаар бас урлаг талаасаа Жанцхан нуруугаа ямар бодолтой явдаг талаар таны бодлыг сонирх юм. Ер нь бол Бэх бат сайдын хэлдгээр энэ бол тасалдсан бодлого байгаагүй. Үргэлжилсэн бодлого байсан. Зүгээр үе үеийн одоо нийгмийн чадамж, Монголын нийгмийн чадамжаас шалтгаалаад бас алхтаа цогтой байсан тал бол байгаа. Гэхдээ огт тасалдаагүй гэж бодож байна. Хэрвээ зөөлөн хүчний бодлого гэдэгтээ соёл урлагтаа хэрвээ уйж үзэх юм бол магадгүй зөөлөн хүчний бодлогын хамгийн чухал суурь нь үндэсний соёл урлаг байж магадгүй гэж бодож байна. Тэр тусмаа одоо цагт Монголын уламжлалт соёл урлаг бол зөвхөн би дуур балетын тухай яриаггүй байна. Манай соёл бол өөрөө хамгийн хуучин соёл бүртлэн хамгийн шин соёл байх боломжтой гэж ухаарагдана. Тийм учраас одоо бол цоо шинээр зөөлөн хүчний бодлого гэдгийг бол бид нар авч үзэх шаардлага бол байгаа. Ер нь бол 2010 оны манай шинчилсэн үндэсний аюулгүй байдлын бодлогын шинжилэл бол үнэн чанартай энэ зөөлөн хүчний бодлого руу бол ерөнхийдөө нэлээд сайн бодож харгалзаж үзсэн юм зүйл байгаа. Энэ бодлогоо бариад бид нар явахад боломж бий. Ер нь хамгийн сүүлийн одоо томхон жишээ хэлэхэд бол засгийн газраас шууд санаачлаг гаргаад хүргэдэг баримтууд байдаг л да. Жишээлбэл 1911 онд Сүү Батболдын засгийн газрын үед ЮНЕСКОд Монгол улсын морин хуурын чуулга очоод 180 гаруй орны дипломатуудад шууд тэнд дэлгэсэн дээрээ оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол зөөлөн хүчний бодлогын засгийн газраас хэрэгжүүлсэн их тод бодлогын нэг гэж л ингэж ухаарах хэрэгтэй юм шиг байна. За баярлалаа. Тэгэхээр Бямб ханд судлаачийн хувьд бол бас таны хийсэн судалгааны ажил бас манай редакцийн анхаарлыг татаад монголчуудын манд дунд сүүлийн үед яг зөөлөн хүчний бодлого Монгол улсын гэхээс илүү гадны зөөлөн хүчний бодлого манай ард иргэд дээр яаж төл болж тусж гин гэдэг дээр бол сошиал медиа орчин харахад ч юм уу хүмүүстэй энэ тэнд уулзаад ярилцахад бол солонгос агуулга, солонгос кино, за K-pop урсгал, за ийм контентууд маш их монголчуудад одоо нөлөөлж байна гэдэг тийм судалгаа хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хийсэн судалгаагаар солонгос агуулга бол монголчуудад хоёр дахь том нөлөөлөл үзүүлж байна гэж эергээр таалагдж байна гэдэг юм гарч ирсэн байна. Тэгэхээр та энийг яг орчин цагийнхын судалж үзсэн үед манай ойрхон байгаа улсуудаас болон дэлхийн лидерүүд яг энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа ямар улсууд байна гэж харж байна.
Зөөлөн хүчний бодлого өөрөө 1990 онд анх одоо юу гэдгийг бодлогын болон эрдэм шинжилгээний хүрээнд гарч ирсэн. Гэхдээ энэ бодлого бол урд нь бол байжсэн. Ялангуяа их гүрнүүд бол энд бол их анхаардаг байсан. Энэ дээр бол Франц, Их Британи, Германик ч гэсэн бас нэрлж болно. Тэгээ сүүлийн жилүүдэд бол бас энэ зөөлөн хүчний бодлогыг бий болгох улс орнуудад зөөлөн хүчээрээ дамжуулан нөлөөлөх гэсэн их гүрнүүдийн бодлого шинээр гарч ирж байгаа их гүрнүүдийн бодлого ч гэсэн хүчтэй явагдаж байгаа. Үүн дээр бол бас Японыг хэлж болж байна. Мөн Өмнөд Солонгосыг та бас дурдлаа тий. Өмнөд Солонгосын соёл урлагаараа дамжуулан хүмүүст хэрхэн нөлөөлж байна гэдгийг нь бол бас энд дурдж болно. Тэгэхээр Монгол улсын хувьд бол хараад үзэх юм бол би Сант Марлын судалгааг харжсан л да 3 жилийн судалгааг ерөнхийдөө улс орнуудын зөөлөн хүчний бодлого яаж хэрэгжиж байгаа гэдгийг гол хэмжиж байгаа зүйл нь болохоор альва орны одоо талаарх ойлголт тухайн улсад ямар байна вэ гэдгийг нь бол олон нийтийн санал бодлоор дамжуулан харж үздэг. Тэгээд түүнээс харах юм бол Монгол улсад бол нэгдүгürt бол одоо 3 дахь хөршин гэж нэрлэгдээд байгаа Америкийн нэгдсэн улсыг одоо чинь хараад үзэх юм бол зөөлөн хүч одоо Америкийн талаарх Монголын эерэг төсөөл ямар байна вэ гэж харах юм бол сүүлийн жилүүдэд бол баг зэрэг буурсан тийм хандлага харагдаж байгаа. Тэгэх юм бол нөгөө талаар бол Япон, Өмнөд Солонгосын талаарх эерэг ойлголт бол баг зэрэг нэмэгдсэн. Европын холбооны талаар ч гэсэн бас эерэг ойлголт нэмэгдсэн тийм дүр зураг бол харагдчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ улсууд бол иймэрхүү бодлого Монгол улсад нөлөөлж байна гэдгийг нь бол үгээр харж болно. За тэгээд бас зөөлөн хүчний бодлогыг түрүүн ялсан соёл урлаг мөн тэ улс төрийн үнд зүйл гадаад бодлого гэсэн 3 их үсрээр одоо харах ёстой гэж Жозеф Най хэлсэн байгаа тийм. Тэгэхээр энэ үднээс нь харах юм бол гадаад бодлогын шийдвэр нь Монгол улсад одоо хэрхэн хүлээн яаж ийнэ гэдгээс нь бол харах нь зүйтэй л гэж бас нэг харах ёстой хэмжүүр. Тэгэхээр сая хилцүүлгийн эхэнд Бихбат сайд бол яг төр нь энийг манлайлаад авч явах хэрэгтэй мүү? Олон нийт урлагийн салбар нь маш сайн кино одоо агуулгуудыг хийж одоо хүмүүсийн хайрыг одоо Монгол улс руу татах монголчууд бол ийм сайхан хүмүүс байна, ийм нүүдэлчин соёлтой байна гэдгийг одоо илүү сурчлах хэрэгтэй юу гэдэг дээр энэ одоо судлаачдын бичсэнийг үзэхээр болохоор гадаад бодлого бол энэ зөөлөн хүчний бодлогын салшгүй нэг хэсэг байна гэж үзээд байна. Тэгэхээр Улаанбаяр багшаас гадаад бодлогоороо дамжуулж зөөлөн хүчээ нэмэгдүүлсэн тийм сайн жишээнүүд ер нь юу байж болдог юм бэ? Манай улсад бол мэдээж хэрэг гадаад бодлогыг бол манай ерөнхийлөгчөөр бас төлөөлүүлж их хардаг. Олон улсын арга хэмжээнд Монголыг төлөөлж үг хэлдэг гэдэг утгаараа ч юм уу. Тэгэхээр гадаад бодлогоор дамжуулж зөөлөн хүчээ нэмэгдүүлсэн тийм сайн жишээ та байвал дуртаач монголчууд авч хэрэгжилж болохоор. Тэгэхээр зөөлөн хүчний бодлого гэдэг бол аливаа улсаас олон улсын тавцан дээр өөрийн улсын нэр хүндийг бэхжүүлэх, эерэг дүр төрхийг бүрдүүлэх, за энэ өргөн утгаар нь авч зул аюулгүй байдлыг бэхжүүлэх ийм явуулж байгаа бодлого. Тэгэхээр энэ бодлогын хамгийн тод жишээ гэх юм бол бид бол Америкийн нэгдсэн улс бол хатуу хүчний бодлого, зөөлөн хүчний бодлого хоёуланг нь ослуулж явуулсан. За энэний нэг тод жишээг бол 1997 онд Америкийн нэгдсэн улсын улс төр судлаач Зэвгэн Бижинский бол шатрын агуугай хөлөг гэд номдоо бичсэн л дээ. Энүүндээ бол жишээ нь коммунизмыг буулгаж авахд Америкийн нэгдсэн улсын соёлын дипломат бол маш чухал өрөөд гүйцэтгсэн. Энүүн дээр тухайлах юм бол хэвлэл мэдээллийн Америкийн дуу хоолой, чөлөөт Европ радио станц энэгээр дамжуулаад бол маш хүчтэй соёлын бодлогыг түгээсэн. За нөгөө нэг нь бол өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр Америкийн соёл урлаг заримдаа зарим хүний боддгоор бол тийм нэг хөнгөн хээгүү нэг задгай мэт боловч яг Америкийн рок н ролл, поп урлаг, Холливуудын кино урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэгээ энүүн дээр онцлог тэмдэглэсэн байдаг Levi's джинсийг бол тавьсан баг. Дэлхийн хамтдаг. Энэгээр бол өөрөөр хэлбэл маш одоо ийм хүчтэй бодлого явуулсан. Одоо ч гэсэн Америк мөрөөдлөгөөд энэ бодлого бол чинь Америкийн гадаад бодлогод бол энэ маш хүчтэй. За орчин үед бол бид нар бол энэ интернет мэдээллийн технологи нийгмийн сүлжээгээр дамжуулж бол энэ англи хэлний төрөлтийг хүчтэй орж ирж байна. Ялангуяа Peace Corps гэж одоо бид нар сайн мэддэг одоо инх тайвны корпус бол яг энэ чиглэлд бол одоо эн чинь бол өөрөө төрийн департаментын дотор байдаг нэгж. Энэ бол маш том одоо юм бодлого хэрэгжүүлж байна л да. Тэгэхээр энэ бол яа харахгүй гадаад бодлогын яг салшгүй хэсэг. За энүүн дээр нь төрийн бус байгууллагууд бол өөрөө маш чухал үүрэг оройлт. Урлагийн байгууллагууд, за тэгээ соёлын, боловсрол, хэвлэл мэдээллийн институт гэдэг.
Энэ зүйлүүдийг бол хэлж болохоор байна л да. Аа. За баярлалаа. Тэгэхээр шүрхүү доктороос яг саяын Улаанбаяр профессорын хэлсэн дээр зөөлөн бодлогыг болохоор хатуу бодлогыг болохоор түлхэх гэж цэр зэвсэг эдийн засгаар ингээд одоо санкц тавих ч юм уу зээл олгох тусламж үзүүлэх гэж хараад байна. Тэгэхээр зөөлөн бодлогыг хэрэгжүүлснээр манай аюулгүй байдал яаж бэхжээд байд юм. Илүү их олон улсын ийм одоо тоглогч нарт хайрлагдаж одоо олон нийтэд одоо соёлоо сурталчилснаар аюулгүй байдал яаж бэхждэг юм бол энэ манай гадаад бодлого энэ дээр анхаарах хэрэгтэй. Ер нь зөөлөн хүчний бодлого хатуу хүчний бодлоготойгоо адилхан маш их хөрөнгө шаарддаг. Тэгээ энд бол бид нэр зөөлөн хүчний бодлого яаж зохион байгуулах вэ? Үр өгөөж ямар байх вэ гэдгээр л хэмжигдэнэ. Тэгэхээр Монгол улс бол зарим үед бол хөссөн хүсээгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд ордог. Жишээлбэл сүүлийн 2 жишээ харахад Монгол улсын арчилж шилжсэн үйл явц бол ямар ч мөнгө зарахгүйгээр бид нэр Монголыг судалж чадсан том сурчлагаа болж чадсан. Хоёр дахь нь бол уул уурхаан одоо хөөрөл бөөм болох үед бол Монголыг бол хөссөн хүсээгүй энэ сайхан Монгол оронд хөрөнгө оруулах юмсан, баяжих юмсан гэсэн ийм юм байж дээ. Тэгэхээр энэ Монголын зөөлөн хүчний бодлогын хамгийн гол хоёр шалгуур үзүүлэлт бол нэгдүгüүрт нь Монгол улсын тусгаарлагдтал аюулгүй байдал дэлхийн тэхэнд хүндлэгдэх байдлаараа бэхжих ёстой. Хоёр дахь нь бол Монгол улсын хөгжиж шаардлагатай гадаад таатай орчин. Энэ оронд худалдаа хийхээсэн, миний өмч хөрөнгийг баталгаатай байх юмсан, тэгээд дээрэс нь хөрөнгө оруулчвал энэ улсаас бид нар бол тодорхой хэмжээнд бизнес хийж болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрөх ёстой. За гурав дахь нэг хүчин зүйл бол бид нар бол энэ зөөлөн хүчний бодлогыг ер нь хэл залгаа туурга одоо үндэс угсаа нэгтэй улсуудаас дамжиж бас явах хэрэгтэй юм байна. Энэ бол бас чухал бодлого юм. Тэгээд үүнийгээр дамжуулаад дэлхийд дахинд Монгол судлалын төв Монгол улсад байна. Монголын хөгжим гэдгийг Жонсон нугаас илүү сайн мэдэхгүй. Монголын рок pop гэдгийг Монгол усаас л харна гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас Монголын залуучууд, монголчууд яаж сэтгэж, яаж тэмцэлдэж, яаж олимпиадаар болж чаддгүй гэдгийг харуулснараа бидний зөөлөн хүчний бодлого хэрэгжинэ. Гэхдээ юм болгон бол тийм амжилттай байж чаддгүй л дээ. Тэгэхээр биднэрт бол чадах юмнасаа эхлэх ёстой. Хөрөнгө мөнгө их шаардлагадна. Тийм учраас бид нар бол энэ бүх юмд мөнгө зараад байхад бас биднэрт хангалтгүй. Бас зөв ухаалаг байдал. Оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байна. Тэгэхээр өнгөрсөн оны 2 сард тухайн үеийн гадаад иргэн сайд Пүрэвсүрэн сайд бол шийдлийн засгийн газарт ажиллах хугацаанд бол бас хэвлэл мэдээллээр Монгол улсыг түүх урлаг соёл гэдэг зөөлөн хүчний бодлогоор дэлхийд сурталчилнаа, бид бодлого хийнэ гэж бас мэдэгдэж байсан. За бид өнөөдөр гадаад сурчлагын хэлтсийн гадаад харилцааны яамныхаа төлөөллийг бас оруулах гэсэн боловч бас боломжгүй болсон байна. Гэхдээ бид гадаад яамны байр суурийг нэвтрүүлэг эхлэхээс өмнө гадаад иргэн сайдаас тодруулсан байгаа. Тэгэхээр тухайн байр суурийг үзээд Монгол улсын төр яг ямар арга хэмжээ авах бодолтой байгаа талаар үзээд эргээд хэлцүүлэгт орцгоё бүгдээрээ. Дэлхийн нийтэд эрх мэдэл хүч чадлыг 3 янзаар олж авдаг. Тодорхойлбол хүмүүст албадан хүч хэрэглэх, мөнгө төлөх, сэтгэлийг нь татаж зан төлөвт нөлөө үзүүлэх аргууд юм. За 3 дахь буюу хүмүүст биет бусаар нөлөө үзүүлэх зөөлөн хүчний арга нь дижитал хувьслын нөлөөгөөр улам бүр нээлттэй даяарчлагдж байгаа дэлхийн ертөнцид цэрэг зэвсэг эдийн засгийн хүч чадлаас дутхааргүй чухал үзүүлэлт болоод байна. Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуулийн захирал асан Жозеф Найны тайлбарласнаар өнөөдөр бусдын дээр гарах биш, харин бусдын тусламжтай хүчрхэгжих нь илүү чухал болоод байна. Улс орны зөөлөн хүчийг тодорхойлохдоо нэгд соёл урлаг, боловсрол, хоёрт улс төрийн үзэл суртал, гуравт гадаад бодлого гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгийг авч үздэг. гэсэн юм а. За соёл урлаг, боловсрол болон улс төрийн үзэл суртал нь тухайн нийгэм үндэстэн ясны түүх уламжлал шингэсэн үнэт зүйлээс бүрддэг. Харин гадаад бодлого бол зөөлөн хүчийг хүчрхэгжүүлэх эсвэл сулруулах нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл зөөлөн хүчний бодлогоор аливаа улс орон соёл урлаг, технологи, боловсролын манлайллыг үзүүлэх замаар өөрийн улс төр геополитикийн бодлогоо хүлээн зөвшөөрүүлдэг. Ингийн тулд олон үеийн турш тогтвортой зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. За 2016 онд улс орнуудыг зөөлөн хүчний бодлогоор нь жагсаахад Америкийн нэгдсэн улс, Англи, Герман, Канада, Франц, Австрали, Япон, Швейцар, Швед, Нидерланд улсууд эхний 10-т жагссан.
Европын улс орнууд уг жагсаалтад дээгүүр ордог боловч сүүлийн үед зарим үзүүлэлтээрээ доошилж, харин Хятад, Япон, Солонгос, Сингапур тэргүүтээ Азийн орнууд тэргүүлэх хандлагатай байна. Уг жагсаалтыг гаргахад улс төр соёлын үнэт зүйлс, гадаад бодлогоос гадна бизнес эрхлэлт, дижитал нэр хүндийг мөн хэмжижээ. Тэгвэл манай улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагт элснээрээ олон улсад Монгол улс байдаг гэдгээ таниулж эхэлсэн. Улмаар 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол хүн анх сансарт ниснээр дэлхийд нүүдэлчин соёл иргэншилтэй, өөрийн түүх, ёс заншилтай тусгаар улс байна гэдгээ дахин илүүтэйгээр таниулах эхлэл тавигдсан гэж үзэх нэгэн байгаамаа. Тэгвэл өдгөө Монгол улс зөөлөн хүчний ямар бодлого баримталж байна вэ? За энд юуны өмнө бол бид нар энэ сурчлагын дээр соёлын асуудалд анхаарна гэж бодож байгаа. Яагаад соёлын харилцаа, соёлын хамтын ажиллагаан дээр анхаарах гэдэг нь үгүй ерөөсөө Монгол улсыг дэлхийд таниулах, дэлхийд гайхуулах бидний агуу их өв бол ерөөсөө Монголын соёл юм аа. Бид бол одоо асар их эдийн засгийн нөр хүчээрээч гэдэг юм уу, сүрээрээч гэдэг юм уу, эсвэл цэрэг зэвсгийн хүчээрээ далаалгаа дайлгаад авах ямарч болцоо байхгүй. Бидэнд бол байгаа юм бусдаас ялгаатай, бусдаас илүү юм бол бидний энэ агуу их соёл. Энийгээ бид нар сурчилж таниулах нь бол чухал ажил. За нөгөө төгөөр энэ соёлын харилцааг хөгжүүлэхийн хажуугаар бид нар ер нь аялал жуулчлалд онцгой анхаарах гэж бодож байна. За энэ зөвхөн эдийн засгийн үүрэгтэй биш. Энэ мэдээж ажлын байрыг бий болгоно, валют оруулж ирнэ. Энэ бол сайн. Нөгөө талаараа Монголыг одоо олон нийтэд зөв хүргэх ажил бол энэ жуулчдаар хийгдэх ёстой байна. Энэ дээр нэлээд анхаарал хандуулъя гэж бодож байна. Энэ талаар ажил хийгдэж байна. За дараагийн нэг том сэдэв бол энэ Монгол судал байна. Монгол судлалыг дэлхийн улс орнуудад за зөвхөн Монголын түүх, соёл, хэлийг судлаад байхаас гадна за Монголын өнөөгийн нөхцөл юм байна шүү, Монголын улс төр юм байна шүү, эдийн засаг юм байна шүү, Монголын одоо хүмүүнлэгийн салбарт ийм асуудлууд яригдж шүү гэдэг. Ингээд бүхэлд нь Монгол судлалыг хөгжүүлэх чухал. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд тэр дундаа манай улсад Өмнөд Солонгосын кино урлагаар дамжин тухайн орны соёлын бодлого хүчтэй нөлөөлж байна. Тэгвэл манай улсад цаашид зөөлөн хүчээ ямар замаар хэрэгжүүлж болох талаар эрх баригчид ингэж харж байна. Дэлхийн улс орн ямар улсыг сонирх гэхээр бол тэр улс нь өөрөө хөгжсөн, амьдрал ахуйн сайжирдсан, тэр улсад очиход аятай тэр улсад одоо аялал жуулчлалаар хурж ирнэ. Ийм учраас бол бидэнд бол асар их боломж байна. Ерөн зүгээр олон улсын том одоо телевизэд энэ байдаг тэрэн дээр рекламууд тавих, Монголын талаар эерэг ойлголтуудыг өгөх, Монгол улс бол байгалийн ийм гоё үзэсгэлэнтэй газар байдаг гэж ойлгуулах, Монголын ард түмэн бол бас гадныханд бол элгсэг гэдгийг ойлгуулах. Дээрээс нь бол одоо манай хөрөнгө оруулалтын газар гэж байгаа. Хөрөнгө оруулалтын газар бол манай ерөнхий сайдаас ахвал бүгдээрээ бол ерөөсөө одоо Монгол улсыг бол гадаадд сурчлах хэрэгтэй. Магадгүй одоо бид нар хамтын газар сурж исэн хүүхдүүд дээрээ дамжуулаад тэр улс төрийнхаа харилцаагаа илүү их сайн гүнзгийрүүлэх, баталгаажуулах, нөгөө талаараа бас одоо хүн хоорондын харилцаа гэж бас байна. Дээрээс нь одоо бид нар янз бүрийн байдлаар одоо томилтоор явж байгаа тохиолдолд найз нөхдийн сүлжээ бий болгож болж байна. Бас түүнээс гадна бол одоо бид нар соёл урлагаараа дамжуулж юм их сайн найз нөхөд харилцаа хамааралтай юм этгээдүүд болж таардаг. Өнөөдөр дэлхий дахинд Монгол гэрт амьдарч морин хураар хичээлэгчийн тоо нэмэгдсэн. Энэ бол зөөлөн хүчний бодлогын нэг үр дүн. Цаашлаад Японы сумагийн 68 дахь их аварга Асашиорио, Дуурийн дуучин Ариунбаатар, за Олимпийн аварга Төвшинбаяргээд нэрийг нь хэлэхэд эх орноо төлөөлж байгаа эрхмүүд байгаамаа. За тэгэхээр манай гадаад яам маань соёл аялал жуулчлал Монгол судлалыг бол онцолж хэлж байна. За тэгэхээр ямар улс руу хүмүүс илүү татагдаад тухайн улсад илүү хөрөнгө оруулаад хүлээн зөвшөөрөөд байна вэ гэдэг дээр бид одоо байгаа өгдөл дээр юу хийвэл зүгээр вэ гэдэг дээр бас зочдынхаа саналыг сонсомоор санагдлаа л да. Тэгэхээр Бэхбат сайд та бол Америкт сууж байсан. Америк бол зөөлөн хүчний бодлогоор бол дэлхийд 1-2-т ордог. За аль индекс гаргаж ийн гэдгээсээ шалтгаалж. За Холливуудын кино үздэггүй, Billboard-ийн дуу сонсдоггүй хүн бол ховор байдаг баг. Тэгэхээр бүр зар сурчлагаараа хүртэл одоо Levi's Jeans болон Peace Corps гэдэг энэ олон хөтөлбөрүүд олон улсад хэрэгждэг юм байна. Тэгэхээр эндээс яг манай улс өөрийнхөө онцлог дээр аваад хэрэгжилж болох шинэ хөтөлбөр боловсруулж байгаа бол та юуг анхаарах байсан бэ?
Би заавал нэг тодорхой салбар юм уу чиглэлийг бол онцгойлмооргүй байгаа байхгүй юу? Ерөөсөн бүхий л шугамар, бүхий л бололцоотой чадах хэмжээгээрээ өөрийнхөө тухай бодит үнэн зөв мэдээллийг хүргэж байх л явдал юм а гэж ингэж товчхон томьёолмор байгаа юм. Тэр мэдээж хэрэг энэ өөрөө энэ бодлого гэдэг маань өөрөө их олон талтай, олон давхаргатай, маш одоо ярвигтай ийм цогц юм гэдгийг бол бид өөрснөө анхаарах ёстой л доо. Тийм учраас нэгийг онцлоод нөгөөг нь хаях юм уу эсвэл үл тоомсорлох тухай асуудал байж болохгүй гэж би тэгж харж байгаа юм. Америкийн нэгдсэн улс ямар хэмжээний улс вүлээ, манайх ямар вүлээ гэд өөртөө таарсан тохирсон бодлогын үйл ажиллагаагаа явуулах, оновчтой явуулах тухай асуудал одоо байгаамаа гэж ингэж тэгж хэлмээр байгаа юм л да. Америкийн нэгдсэн улсад Монголыг бол сонирхох явдал сүүлийн 15-20 жилийн турш бол маш өсөж нэмэгдсэн. Ялангуяа эерэг талаараа бол Монголыг ойлгодог, мэддэг болсон гэж би одоо үздэг юм байна. За энд бол олон хүчин зүйлнөлөөс нь бол тодорхой. Юуны өмнө Монгол улсад бол ардчилсан үнэт зүйлс бол өсөж хөгжсөн гэдгийг бол Америкийн олон нийт маш өндөрөөр үнэлдэг юм байна. Нөгөө төгөр Монголын түүх соёлын талаар бол илүү сайн мэддэг болсон. Бизнесийн хүрээнд бол илүү сонирхдаг болсон нь үнэн. Тэгэхдээ энэ маань өөрөө ерөөсөө хоёр урсгалтай ажил юм шүү гэдгийг бид их сайн мэдэх хэрэгтэй. Зөв бодит мэдээлэл өгөх тухай асуудал, худлаа, хуурмаг, зохиомол мэдээлэл өгөх тухай асуудал гэдэг хоёр чинь маш их ялгаатай, эерэг сөрөг янз бүрийн үр дагавартай байдаг гэдгийг бид нэр сайн мэдэх ёстой байгаа юм л та. Тэлгүй яг хөө. Тэгэхээр сүүлийн 3 сарын хугацаанд бол Монголын талаар гарсан гарчигнуудыг бас одоо Монгол визийн редакц бол Google-с бол Монголиа гэдэг түлхүүр үгээр л ер нь харчих боломжтой. За тэрэн дээр бол Далай ламын айлчлал, за манай төр засгийнхан маань энэ тэнд хийж байгаа бас уулзалтуудын зарим таагүй мэдээлэл бол маш их гарсан. За манай имиж бол одоо хэр дээшилт орсныг бол мэдээж хэрэг судалгаатай л ярихгүй бол болохгүй бах. Тэгэхээр яг зөөлөн хүчний бодлого гэд интернетээс хайлт хийгээд үзэхэд хятадын зөөлөн хүчний бодлогын хамгийн том одоо бэлэг тэмдэг нь бол хулсны баавга байх жишээтэй. Панда баавга. За зарим тохиолдолд панда баавгаага одоо сайн харилцаатай улсынхаа тэргүүндээ бэлэглэх, за тухайн улсын музейдээ бэлэглэх байдлаар панда дипломаси буюу одоо хулсны баавгаан одоо дипломат харилцаа гэж нэрлээд, за Монголын талаар болохоор Америкийн сэтгүүлч нар бичгтээ болохоор бидний морь бэлгэлдгийг бас онцолж дипломат сэтгүүл дээр бичсэн байсан. Тэгэхээр Монгол улс маань бас сурчлагаа дутуу хийсэн үгээд үзвэл Берлинд аялал жуулчлалын том экспо ивент гэсэн одоо жил 2 жилийн өмнө өнгөрсөн зуны хийсэн ASEAN-ийн хурал бол бас олон улсын хэвлэлийг Монгол биергээр харуулах юмнууд басан. Үүнээс цаашлаад урлаг соёлоороо ямар алхмуудыг хийх хэрэгтэй гэж тэнд нь төрийн оролцоо хэр их байх ёстой гэж та боддог вэ? Жанц нуруу. Ер нь бол бидэнд энэ гадаад сурталчилгаа гэж ярих юм бол хөөрхөн боломж бол байгаа. Бидний өөрийнх нь соёлын өөрийнх нь суур бол үнэхээр баялаг боломжийг нээж өгч чадна. Одоо бол бид нар жоохон дотроо нэг тийм зохион байгуулалтанд ормоор байгаа юм да. Ер нь бол зохион байгуулалтанд орно гэхээр засгийн газар нь тодорхой төслүүдийг чадлахын хэмжээгээр санхүүжүүлэх шаардлага гарна. Тэгэхээр тэр нь бол засгийн газрын бодлогын түвшинд байх хэрэгтэй. Би жишээлбэл одоо би хоёр санаа хэлмээр байна л да. Нэгдүгээрт нь жишээлбэл сая шинэ засгийн газар гарч ирэхэд ерөнхий сайд, соёлын сайд хоёрыг байхад бол би нэг асуудал тавьсан. Хөгжин бүжгийн сургуулийг консерватор болгооч гэж. Тэгэхээр хүмүүс энэ одоо нэг л сургууль байгуулах гэж ойлгож байгаа. Энэ хэрвээ хөгжин бүжгийн сургууль консерватор болчих юм бол энэ зүүн хойд Аз дотор Европын асар хүчтэй 300 жилийн ололтыг өөрөө шингээсэн үндэсний урлагийн асар хүчтэй сургалтаар дамжсан ийм
одоо газар зүйн байршлын хувьд бол хамгийн одоо хүчтэй сургууль, дэлхийн хүчтэй сургууль болох бололцоод. Тэгэх юм бол эндээс чинь өвөр Монголоос, Солонгосоос, Японоос, Афганистанаас одоо Пакистанаас тэр Монголд гэдэг улсууд чинь сүмөөрөө ирж сурна. Тэгэхээр ийм доторх зүйлээ бол нэлээд сайн бодож өөрөөр хэлбэл одоо бид нар өнөөдөр юу хийгээд байгаагаа ярихаасаа гадна хийхин тулд өөрсдөө яаж бэлтгэх вэ гэдэг асуудал руу одоо цогц орох шаардлага гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол би олон санаа хэлж болно. Тэгэхээр маш бодиттой жишээ байна. За Монголд ирээд бас урлагаар суралцах сонирхолтой Монголд турах хүмүүсийг бас Улаанбаатар цуглуулах нэг боломжийг илж байна. Тэгэхээр Бямханд судлаачаас болохоор бас илүү өөр улсын жишээн дээр маш их мөнгө хөрөнгө орж иж зөвлөн хүчний бодлогыг хэрэгжүүлнэ. За зарим нь болно, зарим нь болохгүй гэдгийг бас шүрхүү доктор хэллээ. Тэгэхээр та Солонгосыг судалж байхад Солонгос жишээлбэл энэ хөтөлбөртөө их хэмжээний мөнгө гаргаж хийсэн зүйл харагдаж байна. Яг энэ тийм телевизүүдийн чуулганд очиход бол Солонгосын бүх агуулга хийдэг хүмүүс нэг дороо цуглаад ингээд яг тэрийг нь засгийн газраас нь ингээд одоо тухайн экспоныхын төлбөрийг хөнгөлж явах жишээтэй. Тэгэхээр тийм багаар тоглож байгаа харагддаг л да. Өөрсдийнхөө нэг цэгээс очиод Солонгосын бүх агуулгыг худалдаж авч боломж гэдэг юм. Production компаниуд нь бол хувийн компаниуд байдаг. Тэгэхээр засгийн газраас нь гадаад аяллыг нь даах ч юм уу юмнууд харагдаад. Тэгэхээр Солонгос яаж ингэж Азийг энэ олон ангид кино, pop хөгжмөрөө Солонгос давлгаа гэж нэрлэдэг байгаа юмыг явуулж чадваа. Энэ төрийн бодлого байсан уу? Хувийн секторын өрсөлдөх чадвар нь энд авчиж юу? Энэ бол төрийн бодлого байсан гэж хэлж болно. Ягаад тэгэхээр анх ерөнхийлөгч байсан Ким Ямсан гэдэг ерөнхийлөгчийн үед бол одоо Холливуудын жишээлбэл одоо бидний үздэг Юри Галвин одоо хүрээлэн тий тэр кино бол одоо 63 тэрбум доллар яг тэр үед олсон байсан. Тэргээр тэр доллар олохын тулд бол Hyundai автомашиныг бол 1.5 саяыг зарчиж бидний ашиг олох юм байна. Тэгэхээр бид нар соёлын контентыг бий болгох юм бол энэгээрээ дамжуулаад асар их хэмжээний орлого олох боломжтой юм байна гэдгийг бол Солонгос бол харсан байгаа. Тэгэхээр улсаас бол бас их дэмжлэг үзүүлсэн. Одоо өнөөгийн байдлаар бол 1 тэрбум долларын одоо сантай тийм соёлын дипломат ажиллагааг дэмжих тийм сан байгуулагдаад тэгээд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь бол энэ мөнгө нь бол зарцуулагддаг. Гэхдээ бас түрүүний бас Бэх Батгайн хэлсэн дээр бас санаа нэмэрлээд хэлэх юм бол Монгол улс бол бас өөрийгөө гадаад бодлогын хувьд бол одоо зөөлөн хүчээр нэмэгдүүлэх нэг боломж нь бол Монгол улс одоо энэ дээр бол би Улаанбаатарын яриа хэлцээрийг бол хэлмээр байна. Яа тэгэхээр энэ бол бас зүүн хойд Азад Монгол улс бол идэвхтэй байх юм аа. Өөрийн гэсэн бас бодлоготой байхын зүүн хойд Азийн их тайван аюулгүй байдалд бас хувь нэмрээ оруулах боломжтой юм а гэдгийг бол батлах нэг боломж. Нөгөө талаар үгээрээ дамжуулаад бол өөрийнхөө талаар бас эерэг имиж тэ энэ бол их тайвныг аюулгүй байдлыг бичүүлэхийн төлөөх тийм сайн улс юм а гэдэг тийм эерэг имижийг бол бас олон улсад бий болгох боломжтой гэж үзэж байгаа. За тэгээд бас үгээрээ дамжуулаад цаашдаа бол Монгол улс бол яриа хэлцээний төв болох боломжтой гэж би судлаачийн хувьд харж байгаа. Яа тэгэхээр Монгол улс бол та бүхэн мэдж байгаачлан бол бүх улсуудтай бол найрсаг харилцаатай тий. Энэ ямар нэгэн улстай бол газар нутгийн болон бусад маргаан байхгүй. Тэгэхээр энэ байдлаа ашиглаад бусад улсуудын хооронд жуучлах мөн гэхдээ жуучлан гэдэг нь болохоор юу гэдэг шууд яриа хэлцээрт нь орох биш. Хоёр улсыг одоо уулзах талбар нь болдог. Улаанбаатартаа цуглуулад яриа хэлцээ өрнүүлэх тийм боломжийг нь хангаж өгдөг. Тэргээрээ дамжуулаад бас өөрийнхөө талаар эерэг тийм дүр төрхийг дэлхийд бий болгох боломжтой гэж бодож байна. Тэгэхээр нүүдэл шийдэл түлхүүр үгийг ашиглаад бас Twitter хэрэглэгчид маань бидний яриа хэлцүүлэхт бас оролцох боломжтой байдаг. За Батцая гэж Twitter хэрэглэгч Катарт бол Солонгосын засгийн газар Дэжангүм гэдэг киногоо бол мөнгө төлж гаргаж байсан. Энэ бол зөөлөн хүчний бодлого гэж байна. За зөөлөн хүчний бодлогод урт хугацааны болон богино хугацааны харилцан зорчих, виз олгох журам бас байж болно гэж ариун тунгалаг гэдэг одоо хэрэглэгч Twitter хэрэглэгч хэлж байна л да. Тэгэхээр манай хоёр хөрш зэрэгэлдээ улсын зөөлөн хүчний бодлогыг уншаад үзэхэд Улаанбаяр профессороос сонирхоход Хятад бол 2007 онд яг Хятадын удирдагч гарч ирж бид зөөлөн хүчний бодлогыг идэвхтэй хэрэгжүүлнэ гэж хэлснээр бол нэлээд олон нийт нь мэдсэн. 2000 оноос эхэлж бол зөвхөн зэр зэвсэг бол эдийн засгийн супер гүрэн болох боломжгүй юм байна гэдгээ ойлгож эхэлсэн гэж Америк судлаач нар дүгнсэн байдаг. Тэгэхээр манай хоёр хөрш бас ямар зөөлөн хүчний бодлого явуулж байгаа ч юм. Хатуу хүчний бодлогыг нь бол бид нар мэдээнээс ингээд ийшээгээ цэрэг орууллаа, тэрийг хориг тавилаа гэдэг ингээд харжиж болоод байгаа шүү дээ. Зөөлөн хүчний бодлого нь бол илүү нүдэнд харагдахгүй, урлаг соёл болон энэ
бусад бодлогоороо дамжиж явж байдаг болохоор та бүхэн бас анзаарсан юм байдаг бол сонирхуулаач. За бид нар бол ер нь бол тийм нэр хүндийн авторитар юм дэглэмтэй хоёр гүрний дунд орж байгаа жижиг улс л та. Тэгээ ийм учраас бид нар бол энэ зөөлөн хүчний бодлогыг явуулах манай энийг харин бол ялангуяа их гүрнүүд бол нэлийн одоо дэмжиж бараг л ардчлалын одоо баян бүрд алтан хараа центр ингэ нэрлэдэг. Тэгэхээр яа харахгүй өмнөд хөрш бол хүчний бодлогоос гадна бол үнэхээр соёлын бодлогыг бол зөөлөн хүчний бодлогон дээр бол үнэхээр ач холбогдол өгч байгаа. Ялангуяа 2012 оны 12 сард хуралдсан Хятадын коммунист намын 12 дугаар хурал дээр Хятадын коммунист намын төөрөний ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао бол хэлсэн л дээ. Бид нар бол одоо ер нь зөөлөн хүчний бодлогоор бол дэлхийд өөрийнхөө байр суурийг бэлжүүлэх ёстой. За энэний дараа бол одоо 5 дахь үеийн удирдагч Си Жинпин бол хэлсэн. Ер нь бол хятад мөрөөдлийг биелүүлнэ гэдэг маань бол энэ зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж байгаа ийм л одоо хэрэгсэл юм а гэж ингэж тэмдэглэж байгаа юм. Тэгэхээр энэ зөөлөн хүчний бодлого бол зөвхөн соёлын бодлого, за тэгээд энэ зээл тусламжийн бодлогоос ихсүүлээд энэ асар өргөн өргөнд явж байна л да. Хятад бол өөр маш донгор. За хойд туршил бол яг үнэхээр одоо хүчний бодлого суурилсан ийм геополитикийн бодлого баримталдаг ийм улс л да. Ер нь яг зүгээр хуучин коммунизмын үед бол Орос хэлийг утга зохиолгээд одоо Оросын хамгийн алдартай энэ соёлын бодлогоор бол ер нь энийг бол их хүчтэй явуулж ирсэн. Одоо ч гэсэн дэлхийн нийтийн хэмжээнд хэл соёлын бодлогоор бол Оросын энэ одоо сонгодог утга зохиол, одоо Чайковскийн дөөр энтрийг бол манай дэлхийн нийт бол андахгүй юм л да. Энэ энэ дээр бол одоо Оросын холбооны улс бол ихэнх ач холбогдол өгж байгаа. Бид нар бол яг ийм хоёр гүрний дунд ийм бодлого явуулж байхад бол Монгол улс бол бас нэг чухал одоо бид нар түрүүн соёлын бодлогыг бол юу гэж одоо гадаад болгоны хэсэг гэсэн. Энэ дээр бол би цөмийн зэвсэггүй бүсийн статус гэж байдаг. Энэ 5 гүрэн Монгол улсыг одоо хүлээн зөвшөөрсөн. Энэ бол бид нар өөрийгөө аюулгүй байдлыг хангаж байгаа дэлхийн нийт өөрийгөө таниулсан энэ чухал бодлогын илэрлэл гэж хэлмээр байгаа юм л да. За баярлалаа. Тэгэхээр шүүрхүү доктороос яг үргэлжлүүлээд саяны асуултыг бас сонирхмоор байна л да. Орос Монгол хоёр Путин ерөнхийлөгч ирсний дараа бас харилцан визгүй зорчоод одоо жил гарсан болж байна. Дээрээс нь Оросууд бас манад өгж байгаа тэтгэлгийнхаа тоог нэмсэн. За Хятад одоо Мөстер күнзийн төв байна. Манай үндэсний олон нийтийн телевиз Ши Жинпин ерөнхийлөгч дарга эрэхтэй бол бас олон ангид кинонуудыг бэлгэлж байсан гэдгээр эдгээрийг одоо зөөлөн хүчний бодлого гэж энгийн одоо олон нийт ойлгож болох уу? Болох уу? Одоо ер нь бол зөөлөн хүчний бодлогын нөлөө өөр өгөөж хүртэн хэмжээ асуудал байна. Тэгэхээр улс орнууд бол бүхий чиглэлээр явж ийн л давшиж ийн л да. Тэгэхээр их гүрнүүд бол одоо зам гүр эмнэлэг байгуулж тэрэн дээрээ өөрийнхөө тусламжийг хадаж Япон бол өсний үндэсгээд олон сургууль цэцэрлэг барилаа. Үүний араас одоо Хятад улс бол Монгол улсад бол сургууль барихыг одоо их дэмжиж олон сургууль барихаар болж байна. Монгол улс бол ямар бодлого явуулвал зохистой вэ гэхээр миний нэг боддог юм бол энэ цахим ертөнцийг бас бид нар бол ашиглах хэрэгтэй. Жишээлбэл АСЕАН байгуулах, одоо энэ экспорт оролцох асар их зардалтай. Гэтэл захим ертөнцид бид нар контентийг зөв байршуулж чадвал маш бага хугацаанд ер нь бол их шуугантай юм бол бас яг шуугантай л хүрээд өнгөрдөг. Захим ертөнцид чимээгүйхэн улсыг байлдан дагуулдаг. За үүнд бол бид нар Монголын эрдэмтдийг бас багш нар, эрдэмтэд, урлаг судлаач нар бол энд их ажиллах хэрэгтэй байгаа юм аа. Гэтэл бол харамсалтай төр засаг маань эрдэмтдийг дэмжиж байгаа юм муухан байна. Бараг л хэдэн мал ноос ноолурдаал хэдэн мөнгө илүү мөнгө хаяад байдаг. Гэтэл чинь Солонгос яаж хөгжиж чадж байна гэдэг чинь тэр бол бид нар бол хэдэн эрдэмтдийгээ бол зүгээр нэг хэдэн цалингаар хуураад суугаад байх биш юм аа. Энэ чинь цаана Монгол улсын улс төр зөөлөн хүчний бодлогын хамгийн том жишээ. Ер нь бол Монгол улс бол 1911 онд улс орноо одоо тусгаарлах сэргээхэд шашин үндэсний үзэл хоёроор бол мандуулсан. Тэрнээс тэр үед зэрэг зэвсэг байгаагүй. Тэрнтэй адилхан 21-р зуунд Монгол улс бол соёл ардчлалаараа л дэлхийг дайгуулж хүндэлж чадна. Монгол улсад эний төлөө хөрөнгө оруулах гэж хүмүүс ирнэ. Жуушлах гэж ирнэ. За баярлалаа. Тэгэхээр та сая шашин гэж
хийсэн дээр бол хамгийн сүүлд бол олон улсын хэвлэлийн хамгийн их сонирхож байгаа зүйл бол мэдээч хэрэг буддын шашны тэргүүн Монголд ирсэн явдал байгаа. За тэрний дараа бол бас Англид профессороор ажилладаг одоо бас Монгол судлаач нарын нэг Сергей Раченко хятадуудын өмнөөс хэрхэн одоо босч зогсохыг хармаар байвал монголчуудаас суралцсан энэ төр гэдэг нийтлэл гарч ирсэн. Янз бүрийн өнцгөр бичиж байна. Хамгийн сүүлд бас Монгол судлаач маань бас foreign policy гэдэг сэтгүүл дээр болор гэдэг судлаач бас энэ бол Монголын дотоод асуудлаа гэж бичиж байна. Тэгэхээр шашин манай зөөлөн хүчний бодлогод бас гол үүрэг роль эзлэх боломжтой юу гэдгийг Бихот элчин сайдаас асууя. Бас шарын шашинтай улсуудын дундаас бол Монгол улсыг бол хамгийн бас төвийг сахисан за Далай лам бол өөрөө дараагийн богдыг Монголоос төрнөө гэж сая он гарахын өмнө бас богд тодорлоо гэдэг мэдээлэл зарим хэвлэлээр явж байна. Тэгэхээр шашин манай зөөлөн хүчний бодлогод том байр суурь эзлэх боломжтой юу? Өөртөө оногдсон байр сууриал эзлэх боломжтой. Түүнээс одоо хитрхи үнэлээд эсвэл доогуур үнэлээд байх явдал ерөөсөө байхгүй. Байгаа байдал ямар байна вэ? Энэ салбарт ямар хуу үйл явдлууд болж яаж хөгжиж байна вэ? Тэрийг л дэлхийн олон нийт мэдж байх юм бол тэр хэмжээгээр л хүлээж авна. Түүнээс биш янз бүрээр гойж гоодох эсвэл нууж далдлах юм энэ дээр бол ерөөсөө байж болохгүй л гэж би хэлмээр байгаа юм л да. Зөөлөн хүчний бодлого бол ерөөсөө энэ Монголын гадаад бодлого юм тэр чигтээ гэж би хэлмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл манайх шиг жижиг улс тийм ээ. Тэгээд ямар нөхцөл байдал байгаа вүлээ? Эдийн засгийн хүч чадал маань юу вүлээ? Наануу цаануу гэд бодоход бидний гадаад бодлого бол тэр чигтээ зөөлөн хүчний бодлого юм аа л гэж ингэж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Харин энэ бодлого маань ямархуу үр нөлөөтэй ямархуу үр дүнтэй байх вэ гэдэг бол энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд бид хичнээн хөрөнгө хүч зарцуулж яаж зөв оновчтой зарцуулж байна гэдгээс шалтгаална гэж тэгж л хэлмээр байна. Тэгэхээр Жансан нургуугаас бас яг саяын үйл явдалтай холбогдуулаад бас манай үзэгчдэд сонирхолтой байж магадгүй. Сая дөнгөж сая бидний яриаг нь сонссон гадаад хэргийн сайд маань Хятадд айлчлахтаа бол одоо өдрийн сонинд өгсөн тодруулга дээр бол яг дипломат хэлээр Монголын төр Далай ламыг үрээгүй. Энэ бол одоо төрөөс санаачилсан үйл явдал бишээ гэдэг мэдээлэл хийсний дараа Хятадын англи хэл дээр гардаг бүх хэвлэл Монгол улс уучлалтгүйла Монгол улс дахиж Далай ламыг уурахгүй гэдгээ мэдгдлээ гэдэг гарчиг тавиад ингээд Twitter, Facebook-оор ингээд битүү явуулчихж байгаа. За энэний дараа бол одоо мэдээч хэрэг хин хамгийн чанга цагаан холоотой нь дийлдэг нэг тийм одоо мэдээллийн орчин бол одоо зөвхөн сошиал медиа дээр харагдлаа л да. Монголд бас буруу ойлгосон хүмүүс бол одоо гадаад иргэн яам руу ч юм уу засаг төрлөө хувь хүн рүү нь бол маш их дайралтууд сошиал медиагаар хийгдэж байна. Тэгэхээр манай төр маань өөрөө хэвлэлтэй байж болохгүйгээ хуулинд байж байгаа. 98 оны хуулиар төр хэвлэлгүй буюу өөрийн мэдээллийн агентлаггүй болохоор төрийн хэвлэлтэй маш том цагаан холоотой газартай мэдээллийн одоо урсгалд ороход бол бид шууд хүчин мөхөсдөж байгаа харагдаг. Энэ дээр та юу гэж бодож явдаг вэ? Одоо Монцамай агентлаг маань илүү хүчтэй ажиллах ёстой ч юм шиг. Яг ийм тохиолдолд одоо биднийг гүтгчлээ гэж баг ойлгохдохоор байна шүү дээ. Хүний хэлсэн үгийг урвуу ашиглаад хэлээгүй үгийг наманд нь хийцсэн тохиолдолд бид энийг жижиг улсын хувьд яаж сөрөх ёстой вэ? Мэдээллийн энэ урсгал байна. Далай ламын хувьд бол зүгээр би бол одоо шашин гэхээс илүүтэй ер нь хүний одоо зөв амьдрахын талаар хамгийн одоо том одоо гэгэр үлчил гэж би ингэж ухаардаг шүү дээ. Зөв амьдрахын төлөөх үзүүлсэн агараа. Гадаад хэргийн яам бол сүүлд нь залруулга хийгээд өөрийнхөө аль биесний мэдээллийг хийсэн. Түүнээс илүү одоо зүйлийг бол би ярих шаардлагагүй гэж бодож байна. Зөвхөн ер нь Монголын үндэсний телевиз үндэсний радио бол төрөөс зах хэмжээний хамааралтай санхүүждэг газар. Тэр төрлийн бүх зүйлийг хүчтэй барьж явах ёстой газар нь тэр мөн. Монцамын агентлагч ялгаа байхгүй. Тэд нар өөрсдөө сул байгаад тэгээд арилжааны телевизүүдийг ч юм уу бусад FM-үүдийг дагаж аялдаад тэгээд дуурч чадахгүй байна гэдэг бол манай дотоодын асуудал шүү дээ. Тэд нар ерөөсөө битгий дуурах гэж хэлээгүй шүү дээ. Тийм учраас ер нь энэ төр ч гэдэг юм уу төрд ажиллаж байгаа хүмүүсүүдийн үг яриа хамгийн үнэн хамгийн бодиттой зүйл нь тэр үндэсний Монголын үндэсний телевиз, радио
тэр Монцамигээр гарч ирж явах хэвээр тэрнийг баг одоо үнэн өөр гарцгүйгээр өөр хувилбаргүйгээр одоо барьж явах хэвээр гэж би ингэж бодож байна шүү дээ. Зүгээр гадаад хэргийн сайд соёлын асуудал бол зөөлөн бодлогын хамгийн чухал хэсэг гэд нэгдүгээрт нь тавьж хэлж байна. Өөрөө сайд болоод соёлын хамтын ажиллагааны газар байгуулсан байна лээ. Энэ бол сайн хэрэг. Одоо бид нар хамтарч сууж ажиллах хэрэгтэй. Гадаад одоо хятадын жишээлбэл зөөлөн хүчний бодлого Монголд яг яаж тусч байна гэдэг нь бол бидэнд маш ойлгомжтой байгаа шүү дээ. Бээжин дуурийг ерөөсөө тоглоулах гэдэг ч юм уу. Хятадын нэг жүжигийг тоглоулах гэх байгаа шүү дээ. Өөр монголчуудаар дамжуулаад юм уу. Тэгээд зөөлөн хүчнийхэн бодлогыг олж тэ энэний бид нарын сайн талын ч сүлэгтэй талын ч сайн харж явах хэрэгтэй байхгүй. Тэр харж бодлого хийдэг хүмүүс байх хэрэгтэй. Тийм л асуудал. Тэгэхээр Улаанбаяр профессороос бас түрүүний асуултан дээр нэмээд Twitter хэрэглэгч Амарсанаа бас санал хэлж байна. Америкийн нэгдсэн улс, бүгд найрамд Хятад ард улс, за Өмнөд Солонгос гээд том жишээнүүдийг ярьж байна. За Исланд, Эстон зэрэг жижиг цомхон зовлон ойр улсын туршлагаас судлаасаа гэдэг саналыг бас хэлж байна л да. Тэгэхээр та манайхыг бол хоёр том гүрний дунд байгаа жижиг улс гэж та томьёолог авах мэдээж хэрэг бид бол жижиг улс. Тэгэхээр бусад жижиг улсууд маань яг өөрийнхөө ийм хязгаарлагдмал өгөгдөл төр амжилттай ямар тийм зөөлөн хүчний бодлого явуулж байгаа гэдгийг бас сонирхоё гэж бодлоо. Тэгэхээр Монгол улс бол яа харахгүй жижиг улс. Тэгэхээр идэвхтэй гадаад бодлого бол өөрөө батлан хамгаалах хүч гэж хэлсэн юм үг гэдэг. Тэгэхээр бид нар бол маш их идэвхтэй гадаад бодлого явуулах хэрэгтэй. Энэний дунд бол ялангуяа бид нар бол жишээ нь одоо энэ телевизийн одоо бид нар бол Deutsche Welle ч юм уу эсвэл CNN, BBC гэдэг дэлхийд даяар цэцгэж байгаа. Яг энэ жишээтэй бид нар бол чинь үндэсний олон нийтийн телевиз юм уу хувийн хвшлийнхэн бол дэлхийн нийтийн хэмжээнд цацдаг англи хэл дээр Монголыг сучилдаг энэ телевизийн сувг байгуулахад бол энэ бол одоо нэг жижиг орн өөрийнхөө сурчлагын одоо нэг чухал арга хэрэгслэл гэж ингэж бодож байна л да. Ер нь бол жижиг орнууд гэх юм бол өөрийнхөө имижийг бүрдүүлсэн маш том орнууд, жижиг орнууд байна. Энэ бол одоо саяын өөрөө хэлсэн Балтийн Прибалтикийн 3 улс байж байна. За дээр нь Скандинавын хойгийн орнууд байж байна. За мөн одоо дээр нь бол Сингапур жижиг орн байж байна. За Швейцар бол одоо зөвхөн энэ жинхэнэ Швейцар бол одоо зөөлөн хүчний бодлогын тод юм орн байж байгаа. Шинэ эдгээр орнууд бол зөвхөн соёл, бизнесийн бараа бүтээгдэхүүний брэндүүд тэгээд өөрөөр хэлбэл технологи тэгээд энэ нэг маш их хариуцлагатай байдаг энэ стандартууд байна л да. Засаглалын стандарт, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн баталгаа ажилтан тэргээд маш олон үзүүлэлтээр тэгээ амьдралын хангалуун байдал тэргээд ийм жижиг орнуудын ийм өндөр төвшингүүд бол байж байна. Тэгээд тэр Арабын орн руу ороод ирэх юм бол бид нар одоо ингээл Катар, Арабын нэгдсэн Эмиратын тэр бол өөрсдийнхөө имижийг бол үнэхээр одоо бүрдүүлж эхэлж байна л да. Тэгэхээр бид нар бол юуны өмнө бол одоогийн төвшөнд бол эдийн засгаа бол маш хурдан өөдөн татах хэрэгтэй байна. За тэгээд өөрөөр хэлбэл энэ соёл урлаг, спортын бодлогуудаа бол яг энэ хөрөнгө мөнгөн дээр түшиглээд идэвхтэй явуулах. Тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэл бол одоо энэ дээр мэдээж маш чухал гэдэг нь бол маш тодорхой байна гэж хэлж байна. За баярлалаа. Тэгэхээр Twitter хэрэглэгч Бачаргал бас Эмират улс өөрсдөө исламын соёлын төв гэдгээ 2020 оны Экспог зохион байгуулалт зарлах гэж байна. Бидэнд одоогоор мөнгө болон нэгдсэн бодлого бас хомс байна гэдгийг хэлж байна. Нүүл шийдэл нэвтрүүлэг давгаргийн үж 2017 оны эхний дугаараа үзэгч та бүхэнд хүргэж байна. Бид өнөөдөр Монгол улсын зөөлөн хүчний бодлого сэдвээр ярилцж байна. За тэгэхээр нэвтрүүлэгт оролцож байгаа 5 зочин маань болон гадны судлаачид бол зөөлөн хүчний бодлого бол маш чухал. За манай хөрш орнууд бол чухалчилж бас үздэг юм байна. Тэгэхээр яагаад өнөөдрийг хүртэл яг цаасан дээр манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээрээ ч юм уу гадаад бодлогын үзэл баримтлал дээрээ цаасан дээр буугаад яг энэ стратегийг бид нэр барьж явна гэдэг юм ер нь ороогүй байгаа болоо гэдгийг бас шүрхүү доктороос сонирхъя. Эсвэл заавал энийг үгчлээд ёсчлоо цаасан дээр буулгахгүйгээр хэрэгжүүлж болдог тийм туршлага бас олон улсад харагддаг уу? Ой, аливаа юм болгоныг хайрцаглаад хилээд ярьснараа хэрэгжинэ гэж байхгүй л дээ. Бохотгойч ярьлаа түрүүн. Ер нь бол манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал, аюулгүй үзэл баримтлалд бол маш гүн гүнзгий ороод улам сайн лавшраад явж байгаа. Ийм шээс. Жишээлбэл одоо би бол 3 дахь хөршийн бодлогыг үгчлэн оруулснараа 3 дахь хөршийн бодлого бигдсэн үгүй юу сайн мэдэхгүй.
Тийм ч бас ер нь бол энэ зөөлөн хүчний бодлого гэдэг бол алгуур, далдуур хэрэгжиж идэг тийм бодлого л даянда. Тэгээд яг ялангуяа жижиг орнуудын тухай их ярьлаа л да тий. Яг тэгвэл жижиг орнууд бол цэрэг, эдийн засаг, нөлөөллийн хүчээр хэрэгжүүлж боломжгүй тийм шийдлүүдийг жижиг орн бол энэ зөөлөн хүчний бодлогоор л дамжуулах боломжтой. Зөөлөн хүчний бодлогын нэг давуу тал онцлог бол хязгааргүй. Хэдийгээр том гүрнүүд хатуу хүчний бодлого, цэргийн стратеги явуулж илээ ч гэсэн энэ бол бас л хязгаартай. Тийм ч бас бид нар бол энэ бодлогоо бид нар бол их ярих, их тунхаглагаас илүү бодиттой арга хэмжээ явуулмаар байна. Жишээлбэл хамгийн сүүлийн нэг жишээ ихэд Монгол улсын талын зам гэдэг нэг айтайхан томьёол гарч ирсэн. Тэгэхээр одоо би гадаад улс орнууд очихоор таны талын зам яаж ийна гэж асуудаг байхгүй юу? Тэгэхээр над хэл үг олддоггүй. Тэгэхээр энийг бол манай бодлого боловсруулах шийдвэр гаргахчид бас энэ бол Монгол улсын 3 дахь хөршийн дайны хэмжээний одоо түрүүн цөмсгүй бүс гэж хэлж ийсэн дайны хэмжээний Монгол улсыг тодорхойлж байгаа том их зөв томьёол байгаа. Яг гэвэл Монгол улсыг дайран өнгөрөх транзит тээврийг маш энэ шиг сайхан томьёолсон томьёол байхгүй. Тэгэхээр энийг зөв хэрэгжүүлээд бодлого болоод тэгээд бас яг нам бодлого өөрчлөгдсөн гэдгээрээ хайж болохооргүй л байхгүй. Тэгэхээр урлаг, соёл, спорт дээр бол манай бөхчүүд Японд үндэсний бүхийг нь одоо олон 10 жил одоо аваргалж байна. За манай гоо охтууд маань дэлхийн мессийн бүх төрлийн тэмцээнд бол бас тогтмол амжилттай оролцож байна. Тэгэхээр урлаг соёл дээр бол манай тамирчид маань олимп болон төв дэлхийн тэмцээнээс биднийг бахархуулж медаль авч байна. Оюун ухааны академийн олон тэмцээнд төрүүлж байна гэд бас өөрөөрөө ингэ яваад байгаа сайн жишээнүүд байж болоод байна. Тэгэхээр Бямхандаас нэг зүйл сонирхоход хятад улс зөөлөн хүчний бодлохоор бүр ингээд өвчлөөд энэ дээр бүр бүх анхаарлаа хандуулж ийн гэж барууныхан их бичих юм. Гэтэл саяын босон жижигхэн одоо жижиг гэхүү том гэхүү бас дүгнэж мэдэхгүй байна. Энэ асуудал дээр хятад улс бол маш олон шатаарлсан арга хэмжээнүүдийг авсныг одоо танаа хүрээлэн та яг судлаачийн байр суурин дээрээс та бүхэн юу гэж харсан бэ? Энэ бол жишээлбэл 20 арга хэмжээнүүдийг бол хатуу бодлогын шууд илрэл гэж гадаад харилцаанд үздэг юм байна. Тэгэхээр хятад улс маань зөөлөн бодлого буюу одоо их гүрний тийм том харагдах одоо бүх зүйлээр хэрвээ халуурч байгаа юм бол яагаад манай дээр ийм одоо ач холбогдол гэж 20 арга хэмжээнүүдийг араас нь авсан бол цаашид авахч байсан гэдэг мэдээлэл бас Global Times гэдэг одоо энэ яг хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд дээр бол гарч байсан шүү дээ. Тэгэхээр яг стратеги судлалын хүрээлэн дээр та бүхэн бас энэ асуудлыг харж үзсэн үү? Судлаачийн хувьд та юу гэж харж байна? Миний бодлоор бол ингэж бодож байна. Альва их гүрэн бол одоо зөвхөн юу гэдгийг зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлнэ гэжээ тэрнийгээ л зөвхөн хэрэгжүүлээд байхгүй бас бусад сонголтуудыг бол бас хэрэгжүүлэх боломжтой байдаг. Жишээлбэл тэр цэрэг дайны тэр хүч байна. Бас эдийн засгийн одоо өөрийнхөө хүч чадлыг ашиглаад 20 арга хэмжээ авах гэдэг юм уу тэр байдлаар бас улсын бодлогот нөлөөлөх боломжтой байдаг. Тэрнийхээ нэг бас сонголтыг ашигласан болов уу гэдэг үүднээс харж байна. Тэгээд ер нь хятадын хувьд бол зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлээд амжилттай явж байгаа гэдгийг нь бас нэг хэмжиж байгаа юмуд нь болохоор олон улсын давцанд бол их идэвхтэй ажиллаж байгаа. Одоо ASEAN дээр нэмэх нь 3, тэгээд ARF болон мөн дэлхийн томоохон уулзалтуудыг бол өөр төрөө зохиож байгаа. APEC-ийн уулзалтыг зохион байгуулсан. Мөн өөрөө бас форумуудыг бол аягүй их санаачилж байгаа. Баогийн форум, Шаншан диалогч гэх юм уу те. Иймэрхүү байдлаар бол өөрийнхөө эерэг имижийг дэлхийд бий болгох талаар бол их ажиллаж байгаа. Мөн түрүүний дурджсэн Күнзийн институт те энэ бол бас гадаад бодлогоо өөрийнхөө соёл хэлийг олон нийтэд одоо бусад орнуудад түгээх нэг арга хэрэгсэл байгаа. За тэгээд энэ Күнзийн институт нь болохоор бол бас статистик тоогоноос харах юм бол Хойд Америкт их төлөрсөн тийм харагдаж байгаа. За Монгол улсад ч бас нэг салбарууд нь ажиллаж байгаа гэдэг утгаараа бол бас энэ дээр их хэмжээний хөрөнгө хайж ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь бол бас ямар үр дүнд хүрч байгаа гэдэг нь бол бас тэрийг бас хэмжих юм нь одоогоор бол бас харагдахгүй ерөнхийдөө тийм байдалтай л байж байна. Тэгэхээр Бихбат сайдаас болохоор зөөлөн хүчний бодлогын талаар хилцүүлэг зохион байгуулагч байна гэхэд Facebook дээр бас нэг хэрэглэгч бол тэтгэлэг олгох боловсрлоор дамжуулж тухайн улстай тухайн орны хүмүүсийг сургах бол маш том одоо зөөлөн хүчний бодлогуудын нэг гэдгийг хэлж байсан. Тэгэхээр одоо Тайванд бол одоо бараг 1000-аад Монгол оюутан
суралцж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд та харж байхад Монгол улсад олгож байгаа тэтгэлгүүдийн хэмжээгээр манад яг боловсролоор дамжуулж соёлын дипломат арга хэмжээ илүү их авж байгаа улсуудыг бол ямар улсуудыг нэрлэх вэ? Гэхдээ ер нь бол манайхаас гадна сурч байгаа суралцагчдын тоогоор Хятад, Япон, Орос гэл ингээд Америкийн нэгдсэн улс гэл ингээд явна штэ. Тий. За тэр нь бидний хувьд гэх юм бол өөр ач холбогдолтой юм байна. А манай хувьд одоо энэ зөөлөн хүчний бодлого гэдэг энэ хүрээнд ярихад бол бид Монголын талаасаа гадны оюутан суралцагчдад ямар хөрөнгө зарцуулж хэдий хичнээнийг авч чадж байна вэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Монгол бол Монгол судлалын төв байх ёстой олон улсын гэдэг хүрээнд нэлээд хэдэн жилийн турш яриад гадаадын одоо Монгол залуу судлаачдыг дэмжих одоо сан энтер хүртэл байгуулад ингээд ажиллаад байгаа. Ер нь хийсэн ч юм би гэлээгэхдээ тэр маань хангалттай юу гүй юу гэдэг бол өөр асуудал юм байгаа юм тий. Би тэгээд эргээд ярихад л ерөөсөн бидний өөрсдийн чадах чадамжийн асуудал. Ихэнх юу зүйл бол бидний эдийн засаг санхүүгийн боломжоос шалтгаална. Түүнээс биш өөр одоо бодлогын одоо төвшний юмнаас бол нэг их одоо хамаарат байгаа юм бол бага гэж ингэж хэлмээр байгаа юм л та. Зөөлөн хүчний бодлогын тухай ойлголт бол манайд нэлээд сайн бий. Ямар арга хэрэгслээр явуулдгийн, ямар салбар одоо гололдгийн энэ хүрээнд энтер гэдэг талаар бол ойлголт бол маш нарийн юм байгаа. Сүүлийн 2 жилийн турш ихэд л одоо засгийн газрын төвшөнд ч гэсэн улсын их хурлын төвшөнд ч гэсэн бодлогын шин чанартай баримт бичгүүд хэд гарцсан. Тэрийг чухам яаж хэрэгжүүлэх вэ? Хэзээ яаж ямар хүч хөрөнгө хаяад ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдгийг зохицуулах, зохион байгуулах тухай асуудал байна гэж би хараад байгаа. Тий. Харамсалтай нь өнөөдөр бид чинь эдийн засгийн одоо хямралтай байна. Хэмнэлтийн одоо бодлогод шилжлээ гэд ингээд яриад байгаа нөхцөлд тийм ийм арга хэмжээ зохион байгуулсан энэнд нь ингэж хөрөнгө юу цацъя гэдэг асуудал бол ямар төвшөнд яригдах ёстой юм бэ гэдэг л ийм л асуудал байж байна. Зүгээр би анхны нөгөө нэг Жанцсан Нурмын хэлсэн санааг ч гэсэн одоо давтмаар байна л да. Зөөлөн хүчний бодлого Монголын хувьд бол тасраагүй. Үе үеийн тийм ээ төр засгийн хэмжээнд бол явдаг байсан. Чухам тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад дээшээ доошоо хэлбэлзэж явсан асуудал бол бий гэж ингэж байна. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсыг гадаадд сурчлах төлөвлөгөөнд бол 16-аас 20 оны төлөвлөгөөнд тэргүүлэх 5 чиглэлд нь яг түрүүн одоо сайдын хэлж байсан түүх, соёл, урлаг, аялал жуулчлал, үндэсний брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, спорт, олон улсын арга хэмжээ гэдэг ийм дарааллаар оруулсан байт юм байна. Гэхдээ соёл урлагаараа дамжуулаад өөрсдийгөө манад ирээрээ бид нар бол гоё улс гэдгийг бол одоо 2012 онд CNN-ээр бүтэн сарын турш Монголын сурчлагаа явуулж байсан. Монгол дээр бүхний нүд гээд Eye on Mongolia гэдэг манай засгийн газрын санаачлагаар за IDB Берлиний аялал жуулчлалын форумыг ивэнтдэг гэсэн. За дээрэс нь нэмээд одоо сая нэмж бонд босгох үеэр бас олон улсын Bloomberg телевизээр $800,000 сурчлагааг бас Монголын ийм яг бидний нэвтрүүлгийн ихэнд үзсэн гүрж улсын видео сурчлагаа шиг бас хийсэн гэдэг ийм ажлууд хийгдсэн байна. Соёл урлаг маань бид ийм сайхан гэд яриад байхаар нөгөө хүмүүс нь мөнгө аваад ирэх юм уу Монголд сурах гад ирэхээр бодит байдал дээр манай бодлого бас доктортой байхгүй байгаагаас энэ нь эргээд сурчлагаа маань сөргөөр нөлөөлөх тийм хандлага ажиглагддаг уу? Тань тий бодит байдал дээр сөргөөр нөлөөлөхтэй бол бид нар тийм удирдагчдын юм уу хүмүүсийн санаас наацлагаас болчихгүй байгаа юм л да. Эдийн засгийн боломж байгаа юм бас тийм цаг улс төрийн эдийн засгийн цаг үеийн асуудалтай холбоотой юмнууд байдаг. Зөв ер нь манай зөөлөн бодлогын хүчний бодлогын бол их өөрмөц баха. Энд ямар нэгэн жишээ, ямар нэгэн тим оромтол ижил байх гэсэн тийм ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл бид жишээлбэл ийм байна шүү дээ. Хөлбөмбөр, Баян нуур, Алшаа, Шинжаан уйгур, Тува, Алтан бүгд найрамдах улс, Бурят гээд Монгол улс, Монгол угсаатнараа хэлэлсэн
Тэгээд тэр угсаатнууд нь хоёр том гүрний иргэд байгаа байхгүй юу? Ийм газар зүйн одоо байршилтай, ийм байдалтай байгаа орон ерөөсөө дэлхийд дээр байхгүй. Энэ бол боломж чи их бий, үнэхээр хязгаарлагдмал юм ч их бий. Энийг бол их сайн бодолцох ёстой зүйл. Тийм учраас эднийгээ бол бид нар эдэнд гадаа зөөлөн бодлого, хүчтэй зөөлөн бодлого явуулъя гэхээсээ илүүтэй эднэрийгээ яаж манлайлах вэ гэдэг юм бодох ёстой. Өөрөөр хэлбэл манай хөгжмийн зохиолч энэ турхнуудаас илүү байх ёстой. Манай эмч илүү байх ёстой. Манай багш, түүхч илүү байх ёстой. Тэгжээж Улаанбаатарт ч очиод нэг эмнэлэгтэнд үзүүлчихвэл Англид сурсан, Америкт сурсан, Японд сурсан эмч нар Улаанбаатар эмнэлэгт байдаг юм байна лгээд туваахан хүрээд иргэлт. Өөр хувийн зүгээс гарч байгаа санаачлагуудыг бол дэмжиж сурмаар байгаа. Жишээлбэл Монгол толгохны 100 эрхэм гэдээ явж байна. Энэ бол зөөлөн бодлогын нэг илэрхийлэл. Одоо бид нар туваа хүн оруулна, буряд хүн оруулна, Шинжаан уйгурын хүн оруулна гэдэг ингээд ярьж байна. Тэгээ энэ бол бид нар бас явуулсан Монгол туурхтны бүхэн барилдаа ингээд жил болгон явуулдаг гэсэн. Ийм гарч байгаа санаачлагуудыг овжин зөв ашиглаад зөв дэмжиж тэгээд тодорхой зохион байгуулалтанд ороход энэ бол чадлынхаа хэрээр боломжоор бол яваад байх болцоо төл гэж би бодож байна шүү дээ. Тэгэхээр Улаанбаяр доктороос Монголд бол бас гадны сургуулиуд сая бол бас сайхан санал байна. Тэгэхээр Монгол улсад бол гадны сургуулиуд Америк сургууль, Британи сургууль, за Хятад сургууль гээд бас боловсролын байгууллагууд их нэмэгдэж байна. Тэгэхээр яг саяын хэлсэн байршлуудад бид нэр Монгол сургууль нэгч юм уу? Тэгээд ийм бодлого бас байж болдог. Турк сургууль одоо жишээлбэл Туркийн зөөлөн хүчний бодлогын бол хамгийн сайн жишээнүүдийн нэгээр бол олон улсад үздэг юм байна. За яг одоо төр засаг нь өөрчлөгдөд бас бодлого нь өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ Монголд бол турк сургууль төгссөн маш олон хүүхдүүд байдаг жишээний. Тэгэхээр сайн боловсролын зөвхөн монгол хэл дээрээ дөрөөлөд ч юм уу ийм монгол хэлний сургалтуудыг гадагшаа чиглүүлэх тэрийг юу гэж хардаг вэ? Боловсролын салбарт бас ажиллаж байгаа юм. Зүгээр яг Монголын одоо энэ тойрон хүрээлж байгаа Монгол угсаатан улс орнуудад Монгол сургууль бий болгоно гэдэг бол нэг талаараа бол би бол энэ хүчит дутагдaltaй гэж болж байгаа. Харин гадаад орнуудад Монгол иргэд бол маш олноор албан бусдаагаар 120 мянган иргэд ажилд сурж амьдарч байна гэж байна л да. Эдгээр иргэдийг бас монгол хэлэнд сурах үүднээс бол Солонгос, Америкийн нэгдсэн улсын төтөл бол монгол сургуулиуд бол үндсэндээ байгуулагдаж байна л да. Энэ бол ерөнхийдөө бол бас нөгөө монгол соёлыг хадгалах гадаад төрсэн монгол иргэдийг үндэсний соёлоо уламжлуулна гэдэг бол одоо энэ соёлын бодлогын нэлж чухал хэсэг л гэж ингэж ойлгож байна л да. Зүгээр ер нь бол яг гадаадд байгаа гадаадаас бол Монголд олон сургуулиуд байна. Англи хэл дээр, турк хэл дээр, хятад хэл дээр, япон хэл дээр, солонгос хэлтэй сургуулиуд. Энэ бол эдгээр бодлогын улсуудын бодлогууд ч байна. Монгол улсаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн хүүхдүүдийн боловсрол мэдлэгийг одоо өргөжүүлэх гэсэн ийм бодлоготой уйлдж байна л да. Тийм учраас бол нэг гол зүйл бол түрүүн бас манай зочид бол хэлж байна. Энэ бол энэ Монгол судлалыг хөгжүүлэх сүүлийн жилүүдэд бол бид нар бол энэ залуу монголч эрдэмтдийн бэлтгэх залгам чалааг гэдэг энэ бол ерөнхийлөгчийн бас ивэл доор энэ төр бол сургалт тэтгэлэг ийм одоо юу олон улсын хурал энэ төр зохиож байна л да. Тэгэхээр Монгол судлалыг бол хөгжүүлэх явдал бол их чухал. Зөвхөн одоо Америкийн нэгдсэн улсын Чингис хааны түүхийг бичсэн байж байгаа шүү дээ. Орчин үеийн ертөнцийг үндэслэн байгуулах Чингис хаан гэдэг бол Америкт бол одоо бестселлер болсон. Энэ бол Монголыг сурталж байгаа ийм эрдэмтдийг бас бид нар өөрөөр хэлбэл ивент тэтгэж ингэж л явах хэрэгтэй гэж ингэж л одоо бодол төрж ирж байна л да. Тэгэхээр Бэхбат сайдаа бас Twitter дээр хүмүүс ингэж юм л да. Жил бүр маш олон хүмүүсийг Монголын соёлын илч гэд гадаад яамнаас сонгодог. За тэдгээр хүмүүс нь яг ямар ажил хийдэг нь жоохон тодорхойгүй. За соёлын илчээр сонгогдоогүй мөртлөө Монголыг гадаад улсад сайн сурталчилдаг, Монгол руу хөрөнгө оруулалтыг татахад нөлөөлдөг тийм гадаад Монголын найзууд бас маш их байдаг. Тэгэхээр энэ соёлын дипломат гэдэг үгнээсээ гадна одоо бас баруунд бол бизнесийн дипломатууд гэж нэр томьёог бол айгүйх хэрэгжилж эхлээд байна л да. Улсаа бол өөрийнхөө бараа бүтээгдэхүүн компани бизнесийн соёлоороо бас улс руугаа хүмүүсийг татдаг. Тэгэхээр энэ бодлогыг илүү бизнес рүү чиглүүлвэл хоёр улс одоо улс хоорондын худалдаа илүү түргэсэх,
найрамдалт харилцаа сайжрах тийм хөтөлбөрүүд сайн жишээ та боддог уу? Соёлын гэдэг нэг хүн дээр яг энэ зөөлөн хүчний бодлогыг бид бүхэлд нь ярьж байгаа л гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээс биш оочин цоочин тэр энэ асуудлыг шүүрээд яриад байх юм бол ёстой эц төгсгөлгүй юм яриа болж байгаа юм л да. Тийм ээ. Тэгэхээр бид юуг нь яриад юу нь болохгүй байх вэ гэдэг юмыг ярихдаа энэ асуудалдаа аль өнцгөөс нь хандах вэ гэдгийг их сайн төвлөрүүлж олж авсан бол бидний хэлэлцүүлэг илүү үр дүнтэй байх болжээ гэсэн ийм санааг өгөнтхэн зурс хийгээд ороод ирлээ гэж хэлмээр байна. За сүүлийн олон жилийн турш бид гадаад харилцаагаа эдийн засагжуулах гэдэг утгаар их ярьсан. Тэр утгаар гадаадд сууж байгаа дипломат төлөөлөгчийн газрууд бүхэлдээ манай дипломат алба бол эдийн засаг худалдааны асуудалд илүү түлхүү анхаардаг болсон. Тэр бол маргаангүй зүйлээ. Тийм хүрээнд бол бид нар энэ бизнесийг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар бол олон зүйлийг хийж байгаа. Наад зах нь одоо олон улсын худалдааны яармагт Монголыг одоо илүү сурталчлах, тийм ээ. Хоёр талын эдийн засгийн худалдаа эдийн засгийн форумуудыг зохион байгуулах гээд янз бүрийн хэлбэрүүдийг бол зөндөө л ашигладаг, байнга ашигладаг юм болчихсон юм байна. Зүгээр би энэ асуудлыг ярихдаа зөөлөн хүчний бодлого гэдэг бол өнөө маргаашийн асуудал бас биш юм аа. Энэ бол удаан хугацааны асуудал. Удаан хугацаа, тодорхой хугацааны дараа үнэхээр одоо бодлого үр дүнгээ өгч байна уу юу гэдг нь харагддаг ийм асуудал юм. Хоёр талын харилцаа, олон улсын харилцааны хөгжлийн явцад одоо тэр нь тодорхой болоод байдаг юм а гэж ингэж хэлмээр байна. Би санаж байна да 80 онд би жишээлбэл одоо нэг хэдэн хүнийг аваад Францад нэлээд явж сурталчилгаа хийлгэж байлаа. Манай урдаа барьдаг жамын хуурч, уртын дууч шар хүүхэн, бүжигчин дүгрээ, хөөмичин сэнгэд орж энтрийг аваад би баахан явж исэн. ЮНЕСКОд ч тоглолт хийлгээл ингээ явж исэн. Тэр үед Францын олон нийт яаж хүлээж авч байсан, Монголын талаар ямар мэдлэгтэй байсан, өнөөдөр Францад олон нийт Монголын тухай ямар мэдлэгтэй болоод ямар илүү тэр үеэс хамаагүй эерэг болсон байна гэдгийг харьцуулахад ёстой өдөр шөнө хоёр шиг ялгаатай болж байгаа байхгүй юу? Одоо 30 жилийн дараа гэдэг ингээ бодоод үзэхэд тийм ээ 30 гаруй жилийн дараа. Тийм учраас бид бас одоо нэг арга хэмжээ зохион байгуулчлаа. Монголын талаар мундаг одоо их тий ойлголттой болчлоо гэж ингэж бас тийм амархан одоо бодоод байж бас болохгүй. Ганц хоёр сонинд одоо муу юм гарлаа гингүүт ерөө муудлаа гэж бодож болохгүй. Их сайн байна гингүүт нь болохгүй. Одоо хэдэн жилийн өмнө манай эдийн засгийн өсөлт ямар хурдцтай байлаа. Тэгэхэд чинь бол улс бүхэн анхаарад Монголч нь ер нь овоо явах нь байна шүү гэд ингээд байсан чинь унтсан штэ. Тэг гих мэтэр одоо нэг иймэрхүү юмнууд байгаа юм. Эцсийн эцэст бол юу вэ гэхээр Монголын тухай ойлголт, Монголын гадаад дахь дүр төрх бол зөвхөн биднээс шалтгаална. Зөвхөн. Тэг. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт энэ бол манай монголчуудын бидний бүгдийн хамтын одоо үйл хэрэг мөн бөгөөд ерөөсөө Монгол иргэн бүрийн үйл хэрэг юм а гэдгийг бид өөрснөө их сайн ухамсарлах хэрэгтэй. Дор дороо. Төрн гэхгүй, төрн заавал их ёстой гэхгүй. Монгол хүн бүр өөрснөө ямар одоо сигнал дохио гадна өгөх, гадагшаа өгөх үү? Энэ маань ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг алхам бүрдээ тооцоолж чаддаг байх хэрэгтэй. За энэ л одоо хамгийн чухал. За баярлалаа. Тэгэхээр зөөлөн хүчний бодлого гэд судлаад үзэхээр яг тийм доктортой яг ийм юм яг энэ жороор явбал амжилтанд хүрнэ гэдэг юм бас байхгүй болохоор бид бас соёл урлаг, за гадаад бодлого, аюулгүй байдал, дипломат гэд бас үсрээд байгаа бол уучлаарай олон төлөөлөл ирсэн байгаа болохоор Бямхандаас нэг зүйл сонирхоод зөвхөн биднээс шалтгаална гэдэг дээр бол одоо бас санал нийлэхэд нэг өөр аргумент бас гаргаж ирж болж байна л да. Тэр нь солонгосчууд яг өөрсдөө энэ солонгос давлгааг эхлүүлсэн үү? Эсвэл одоо солонгосын туйлзуурс илэмний баг жишээлбэл эхлээд Европ мэрэгжилтнүүдээр бэлдэж байгаад одоо өөрсдийн багш нартай болоод олимпийн медаль авч явах жишээтэй сүүлийн олимпиадээр. Тэгэхээр солонгосын контент энэ давлгааг эхлээд барууны ноу хавыг авчирж байгаад
тэр сангаасаа санхүүжүүлж хагаад астаачрдаж эхлүүлж байна уу? За эсвэл өөртөө тойрч сууж хагаад бүх сайн сэтгэдэг хүмүүс нь төр засагтайгаа сууж хагаад энэ жорыг гаргаж байна уу гэдэг дээр таны судалгаан дээр яаж харагдчихэв би бандаас сонирхоод. За яг миний яг судалсан юм болохоор бас яг соёл урлагийг нь бол нэг судлаагүй. Гэхдээ яг энэ дээр юу гэж хэлж болох вэ гэхээр одоо жишээлбэл Солонгос K-pop гэдэг тэрийг одоо жишээлбэл дэлхийд гаргахын тулд эхлээд одоо нөгөө нэг Aran Rock юу хийдэг тэр мундаг хүмүүсийг авчирдаг ч юм уу, нөгөө бүжиг дэгэлдэг те янз бүрийн барууны те жишээ нь тиймнүүдийг авчирдаг. Жишээлбэл одоо нэг мундаг жишээ дуучин одоо дууныхаа клипийг хийхин тулд одоо өөрийнхөө бүжиг дэглэгчийг одоо Beyoncé-гийн те мундаг бүжиг дэглэгчийг авчирч ингээ өөрхөн клипэнд орохоор энэ өөрөө ингээ борлогдож байгаа байхгүй тий. Тэгэхээр яг ягаад танаас суугаад байна гэхээр Монгол улсын гадаад сурталчилгааг сүүлийн одоо нэг 8 жилийнхийг харахад биднэрт олигтой слоганч байхгүй шүү дээ. Nomadic by nature гэсэн. За байгалаараа нүүдэлчин гэсэн. За тэрний өмнө өөр олон сурталчилгааны слоганууд гарч ирсэн. За Малайз, Сингапур, бусад орнууд бол нэг слоганоо бариад за сая гүрж бол одоо агуу хэрэг чөлөөний мэдрэмж гэдэг юм уу. Тэгэхээр бид нэг слоган тодорхойлж чадахгүй болохоор Улаанбаатар доктор хэлжүүлсэн санагдаж байна өөр сэдв дээр. Жижиг улсын гадаад бодлогод сюрприз хэрэггүй гэдэг та хэлжсэн баха тий. Тэгэхээр манайх болохоор сайд солигдвол дахиад нэг слоган гаргаж ирээл уул уурхаан эх орон гэж гарч ирснэ. Дараа нь болцсон шүү бид нар. Одоо бид нар жинхэнэ байгалаараа нүүдэлчин гэж слоган солигдоод байгаа болохоор бас эхлээд нэг уран дээрээ ч юм уу нэг нэр томьёол дээрээ бүгдээрээ анхаарал авчвал эсхий тавчиг хийж байгаа нь тэрийгэ дээр нь шивээд контент хийж байгаа нь тэрийгэ сүулт нь ингээд нааж өгөөд явал амжилтанд хүрэх юм болов уу гэж бас бодоод байна л да. Бидэнд бас бага хугацаа үлдсэн байна. Тэгэхээр шүрхүү доктор та бас цахим орчин бол бидний том боломж гэж харж ирсэн. Та бас шин санаа байвал бидэнтэй хуваалцаач. Тий, яг гоо зөөлөн хүчний бодлогын нэг гол хүчин зүйлийг бид нар жаахан ярмаар хэрэгтэй юм шиг хамгийн сүүлд итгэл ер нь бол би юуд итгэж болох юм гэхээр Эрдэмтдийн бичиж байгаа юмд нь итгэж болох уу? Монголын хэвлэл мэдээлэлд нь итгэж болох уу? Хамгийн сүүлд Монголын улс төрчид итгэж болох уу гэсэн асуудал байгаа юм л да. Гэтэл ягаад урлаг, спорт нь амжилтанд хүрээд ивэл тэр чинь маргахгүйгээр итгэл үнэмшил төрүүлж чадчихээн. Монгол хүн авьяастай юу? Авьяастай. Монгол хүн чадaltaй юу? Олимпиар болж чадчихээн. Гэтэл Монголын эрдэмтэд Монголын улс төрчид яг тийм итгэл дааж чадцгүйцээр бүтээл шийдвэр гаргаж чадчихээн үү? Эннээс чинь манай зөөлөн хүчний бодлогыг хамаарах гэдэг. Эцсийн үр дүнд юу гэж ярих гэдэг нэг үл Монгол хүн хэлсэн зүйлдээ эзэн байдаг ийм уламжлалыг бас сэргээж ерөөсөө л Монгол улсын бодлого байгаагаараа итгэл үнэмшилтэй сэтгэл татгүйц байж чадвал бидний зөөлөн хүчний бодлого үр дүн хүрнэ. Тийм учраас ер нь бол Монгол улс мэдээж одоо энэ асар том уудам нутагтай дээд үтсэн хоцрогдолтой ийм нөхцөлд бол гадаадын хөрөнгө оруулалттай дэмжижил хөгжихөөс аргагүй. Гэхдээ итгэл үзүүлэх чинь гээд хамаг юма навсайдал тавьд туугаад тэгээд бодлогоо өөрчлөөд байж бас болмооргүй байна. Тийм учраас бид нар бол энэ улс төрчид бол яхан зоригтой. Ялангуяа 11 оны манай эх орончид шиг ам бие хайрлгүй тэмцдэг байгаасай л гэж бодож байна л да. Энэ бол биднэрт ард түмэндээ итгэл өгнө. Монгол турх наад шүгэл дэлхийд дахинд ч гэсэн тууштай Монгол улсыг тууштай усуд барьж явж байна гэсэн. Тэгээд энэ бол эцсийн үр дүнд Монголын арчлыг нүүр бардам авч явах бол зүйл маань эцсид манай улс төрчдөөс их юм хамаарах гэдэг шүү л гэж би хэлмээр байгаа юм л да. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даваа гаргийн үж Монгол улсын зөөлөн хүчний бодлого ямар байж болох вэ гэдэг дээр бид бас 5 зочинтойгоо өөр улсуудын жишээн дээр за урлаг соёл болон гадаад бодлого за ойрын болон холын жишээнүүдийг дурдлаа. За бидний цахим орчин за хэвлэл мэдээлэл англи хэл дээр гардаг хэвлэл мэдээлэл болон зарим нэг одоо боловсролын байгууллага хэмжээг нь томруулах бүс нутагтаа онцгойлох тийм бас боломжууд байгаа юм байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бас зөөлөн хүчний бодлого гэж ямар нэр томьёо байдаг талаар бас зөв хэмжээний мэдээлэл авсан бахаа гэж найдаж байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань ирэх даваа гарагт шин сэдвээр үзэгч та бүхэнтэй уулзна. Маргааш үзэгч та бүхэн маань Go цэгийн дээрээс тус хилцүүлгийн онцлог ишлэлүүдийг бас унших боломжтой гэдгийг энэ дашрамд дуулгая. Цуг байсан үзэгч та бүхэнд баярлалаа.